Хавдрын өвчлөл Монгол улсад нэлээд өндөр байгаа тань л да. Нийт хөгжлийн одоо 2-т ордог жишээ нь. Гэтэл энэ олон хавдрууд дундаасаа бас шалтгаан тодорхой хавдруудын нэг бол илгэний хавдар байхгүй. Тэр илгэний хавдар яагаад үүсдэг юм бэ гэдгийг одоо айгүй олон л ярьсан байх маа. Одоо ард иргэд ерөөхдөө мэддэг болсон те. Үүсгэж байгаа нь ерөөсөө л 90-с дээш хувь дандаа л нөгөө илгэний B, C, D вирустэй л холбоотой. Энэ асуудлыг бид нар болохоор өмнө мэддгүй байсан юм хөр мэдчихэл байсан. Гэтэл эмчилгээний аргууд нь одоо нэвтэрч байгаа байхгүй. Одоо бол C вирусыг бол хангалттай эмчилдэг болж байна. B вирусыг эмчилж байна. Харамсалтай монголчуудад байдаг D вирус гэдэг зүйлийг одоо бид нар эмчилж чадахгүй байгаа. Бас нэг асуудал үүсэж байгаа өвлөж байгаа юм тэр. Гэтэл энэ D вирус гэдэг зүйл хаана байд юм бэ гэхээр зөвхөн одоо жишээ нь одоо өндөр хөгжилтэй орнууд одоо Америкт, Солонгос, Япон өдөрт байдаг байхгүй. Ерөөсөө зүүн өмнөд Азийн хэдхэн одоо орнууд за дээр нэмээд Африкийн хэдхэн орнуудад байдаг. Тэр одоо улс үндэстнүүдэд л байдаг. Өөр газар ерөөсөө D вирусын тархал гэдэг юм байхгүй байгаа. Гэтэл энэ D вирус маань B вирустэй хүн дээр давхардаад D вирус маань хамт явж идэг. B вирустэйгээ хамтран илгийг гэмтээдэг ийм өрнөц вирус. Гэтэл нөгөө хэдхэн оронд байдаг тэр одоо нөгөө вирусыг эмчлэхийн тулд эмчилгээний арга нь одоогийн байдлаар сайн одоо баталгаажсан төвшөндөө гараагүй. Аль ч оронд. 3 дугаар шатны одоо юундээ явж байгаа буюу клиникийн 3 дугаар шатны одоо судалгаа буюу одоо яг хүн дээр хэрэглэхийн өмнөх одоо судалгааны төвшөнд явж байгаа бол судалгаанууд байж байна. Одоо тэр нь манад нэвтрэх гээд Герман улс, Америк улсын одоо D вирусын эсрэг эмийн судалгаанууд бол манад явах гэж байгаа. Манайх дөнгөж 1992 оноос B вирусын вакциныг хийж эхэлсэн баг. Тэгэхээр 92 оноос өмнө төрсэн хүн болгон бол ямар нэгэн байдлаар вирусын ямар ч одоо дархлаа байхгүй. Вирусын одоо эсрэг ямар нэгэн одоо эмчилгээгүй байсан гэсэн үг шүү. Тэр үед нэг удаагийн шприц хэрэглэдэг байсан. Одоо эмнэлгүүд дандаа багаж хэрэгслүүдэд ариутгаж одоо нэг чамж хэрэглэдэг байсан. Ариутгалын одоо сайн одоо хөөрөмжүүд, ариутгалын бодисууд хангалттай орж ирээгүй байснаас болоод Монгол улс энэ халдвар алдсан байна. Тэр одоо 90-ад оноос өмнөх энэ он жилүүдэд үүссэн энэ хүн амыг хамарсан хэмжээний энэ халдвар маань одоо үргэлжлээд яваад байгаа. Тэгэхээр бид нэр одоо бид нар B, C вирусыг хангалттай сайн эмчилж чинь дэлхийд байгаа бүх эмчилгээний аргууд ороод ирлээ. Урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд эхэлж байна. За нэгэнт одоо энэ вирусээс шалтгаалаад үүссэн хавдрыг эмчлэх эмчилгээний бүх аргууд манад ороод ирчлээ. Тэгэхээр яагаад одоо энэ бүх эмчилгээнүүд, урьдчилан сэргийлэлүүд, вирусын эмчилгээ, хавдрын эмчилгээ, хатуурлын эмчилгээ гэдэг нь орж ирчээд байхад яагаад энэ өвчлөл буурахгүй байгаа юм бэ гэдэг асуудал бол ерөөсөө л энэ нөгөө нэг ихээр үүссэн халдварын цуваа маань өөрөө нэг дор ингээд патог шийдэгдэж чадахгүй. Энэ тодорхой заавал цаг хугацаа хэрэгтэй. Доор хойш 8 жил. За магадгүй 20 жилийн дараа гэхэд бол магадгүй илгэний өвчлөл, магадгүй илгэний хавдргүй Монгол улс болоод энэ өөрөө жишг болж явах эмчилгээний ингээд явж явахыг үүсэхгүй. Жишээ авъя л да. Өнөөдөр би вирусын халдвар авлаа. Би 30 настай гэж бодъё. Тэгэхэд энэ вирусын халдвар маань орж ирээд хурц орж ирсэн халдвар маань архаг хэлбэрлүү шилжээд түүнээс хойш одоо 35 40 жилийн дараа илгэний хавдар үүсгэж байгаа юм. Тэгэхээр би бол одоо өнөөдөр халдвар авах юм бол за магадгүй 60-та 70-та орчим дээр нөгөө вирусээс шалтгаалсан илгэний өвчлөл тэн дээр маань суурилж үүссэн илгэний хавдраар өвдөх болцоод байгаа юм. Тэгэхээр энэс сэргийлэх болцоо айгүй өндөр байхгүй бид нарт тийм байгаас тэ. Өнөөдөр халдвар авсан хүн болгон одоо чи өнөөдөр B вирустэй байна, D вирустэй байна гэдэг олон залуу улсууд одоо C вирустэй байна гэдэг ингээд нөгөө хямраад, шаналаад одоо хувь заяаг нь харалцсан юм шиг бодоод яваад байдаг. Тийм биш ээ. Вирустэй байж болно. Дэлхийн нийт чинь вирустэй. Гэхдээ тэрийгэ хяндаг, эмчилдэг л байхгүй. Энэ вирус нь өөрөө идэвхжил нь ямар байгаа юм бэ гэдгийг л үзүүлээд мэрэгжлийн эмч нартай хандаал шинжилгээнүүдээ үзүүлээд энэ эмчилгээнүүдээ хийлгээд хянаад явцсан тохиолдол бол энэ заавал танд хавдар үүсгээд байх тийм аюултай биш ээ л гэж хэлэх гээд. Энэ нь шийдэгддэг болсон. Энэ илгэний хавдраар хэн өвдөх вэ гэдгийг бид нэр ингэж л харах хэрэгтэй. За иргэн Мөнхбат иргэн одоо хинч байдаг нэг хүн те иргэн бэ. Тэр хүн өөрийнхөө иргэн тойронд амьдарч байгаа амьдрал дунд нь ямарваа нэгэн одоо шалтгаан тодорхой үүсгдэг хавдруудын үүсгэж хүчин зүйл, эрсдэл хүчин зүйлсүүд байна уу гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр одоо танд вирусын халдвар байна уу гэдгийг л үзчих. За байхгүй сайн байна. Дахиж авахгүй төлөө урьдчилан сэргийл вирусын халдвар битээ. За үзлээ байна гэж үзэх юм бол энэ идэвхжэлтэй байна уу үзүүлье. Идэвхжэлтэй байх юм бол эмчилгээ хийлгэе. Идэвхжэлгүй байх юм бол хяналтаа сайн явуулъя гэдэг асуудал байх чинь. За дахиад хажуу талд нь таны архины хэрэглээ хэрэг байгаа, тамхины хэрэглээ хэрэг байгаа.
За халуун ногоотой хоол хэрглэж хэлэх. Хотоодны шарах, нойр улчирхан өргөслүүдээр өвдөжсэн тохиолдлууд байдгүй. Энэ удаа дараад нь давтагдчихсэн үү? Гэх мэтчлэн. За эмэгтэйчүүд байх юм бол нөгөө умаа хүзүүний одоо халдвар үүсээд идэг папиллома вирус гэж яригдаад. Энэ вирусын халдвар танд байна уу байхгүй юу? Байх юм бол та эмчлэх үү яах вэ? За гэдэг ийм асуудлууд бол айгүй тодорхой байхгүй. Ерөнхийдөө амьдралын хэм маягийн одоо бидний эргэн тойронд байгаа ойр зүрийн юмнууд байхгүй эднэр. Тэр энэ маань байна уу байхгүй юу гэдгээс л бид нар урьдчилан сэргийлж чадж гинүү гэдгээр энэ одоо Монгол юм уу тэр одоо хувь хүний улс орны аюулгүй байдал, эрүүл мэндийн системд тавьж байгаа анхаарлын байдал байхгүй. Тэгээд сүүлийн хавдраар өвж байгаа улсуудын насыг харах юм бол илүү залуучаад байгаа гэж харагдаад байгаа л да. Яг хоо ер нь одоо жишээ нь яг илгэний хавдрын хувьд бол бага наснд хүүхэд наснд тохиолдож байгаа илгэний хавдрууд байдаг. Тэр хавдрууд бол их хороо явцтай бас хэцүү байдаг. Тэр нь бол өөрийнхөө илгэний вирусын шалтгаантай ерөөсөө биш. Тэр ураг үүсэн хөгжих, ихээхээ хэвлэлд үүсэх хөгжих процесс дээр ямар нэгэн алдаа орсноос болоод буюу нөгөө нэг ихийн одоо хэрэгэлсэн юм ч юм уу те антибиотик хэрэглээ ч юм уу тэднээс шалтгаалаад ураг өөрөө үүсэхдээ л ерөнхийдөө тэр хавдар үүсэх хандлагатай болж төрсэн тийм тохиолдлууд байдаг. Тэр бол вирусээс шалтгаалсан юмнууд бол багасанд бол тохиолддог. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2019 одоо ингээд 18 20 онуудад бол ер нь жилдээ нэг 6000 орчим хүн шинээр хавдраар өвдөд байгаа байхгүй. Бүх хавдраар. Тэр дундаас нэг 2500 орчим нь бол илгэний хавдар шинээр онцлогдож байгаа. 2500 орчим. Тэгэхээр энэ бол шинээр онцлогдож байгаа тохиолдол байхгүй. Одоо 2020 он 19 он, 18 он гэхэд бол жишээ нь 1500 байж байгаа. Энэ жилээр өссөөр одоо 2000, 2500-д өгч юм гэдэг бол нэлээд хурцтай ихсэж байгаа. Энийний цаана юу гэж харагдаж байна вэхээр хүмүүс илүү их өвдөд байгаа. 2019 онтой харьцуулахад 20 онд илүү их өвдөд байна вэхээр үгүй. Эсвэргээрээ нөгөө хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас хүмүүс ихээр онцлогдоод байгаа. Төсөл хөтөлбөрүүд явж байна, эрүүл мэндийн боловсрол хүмүүсийн юм сайжирч байна. Үүнтэй холбоотой хүмүүс эмнэлэг рүүгээ нэлээд ханддаг болж байна. Тэгэхээр ойрын хэсэг хугацаанд энэ үзүүлэлт бол яалч байхгүй өснө, нэмэгдэнэ. Энэ нь өөрөө ирээдүйн сайн сайхны л эхлэл байна. 2000 хүн шинээр онцлогдож байна гэхэд эдгээр нэг 80 орчим хувь нь бол төгс эмчилгээ авч чадахгүй байна. Төгс эмчилгээ. Төгс эмчилгээ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр мис засал эмчилгээндээ ороод юм уу? Эсвэл төлөх эмчилгээнд ороод юм уу? Бүрэн эдгэрэх боломжтой шатандаа биш онцлогдоод байгаа байхгүй. Илгэний хавдар, илгэний өвчл танд мэдэгдэж ирдэг юм аа. Мэдэгдэж ирж байгаа буюу зовөр өгөөд, өвдөлт өгөөд, шаарлаад ямар нэг байдлаар шинж тэмдэг илрээд ирж байгаа тохиолдол дандаа хожимдсон тохиолдол. Тийм учраас та зүгээр явж гингээд та эрүүл гэсэн утга биш ээ. Тийм учраас урьдчилан сэргийлэх үзлэг гэдэгт аягуусаа хамрагдах хэрэгтэй болчихдог. Нөгөө илгэний өвчл чинь байгаа мó юу? Өвдөх магадлал хэдэн хувьтай байгаа юм бэ? Гэх мэт энэ асуудлуудаа л аягуусаа мэдэх хэрэгтэй. Вирус өөрөө үүсчихгүй л дээ энэ бол халдвар байхгүй юу? Вирусын халдвар, ханиадны халдвар аавна гэдэгтэй яг адилхан. Тэгэхдээ тэр халдварлах зам нь өөрөө одоо за нэг талаасаа одоо цусаар гэж ойлгож болно. Цусаар гэдэг маань гимтсэн арьс салсттай хүнээс гимтсэн арьс салстаар юм уу шууд цус юулах байдлаар л халдварлаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо шууд агаар туслаар ханиацыг бид нэр вирусын халдвар авахгүй. За ямар нэг байдлаар одоо гар барих байдлаар авахгүй. Ахуйн одоо аяг тавгнаас авахгүй. Энэ ерөөсөө л халдварлах зам бол ерөөсөө л одоо тийм цусаар л дамжина гэж л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нэр ер нь ямар байдлаар халдвар тархаад байгаа юм бэ гэх юм бол одоо хуучин шиг одоо нэг удаагийн шприц одоо нэг олон удаагийн ариутгсан буцалгасан шприц хийдэг газар гэж байхгүй. За харьцангуй одоо эмнэлгүүдийн ариутгалууд нэлээд сайжирцсан. Тэгэхээр одоо энэ шивээс хийлгэх ч юм уу. За ямар нэг байдлаар одоо арьс гэмтээж байгаа одоо чих амар цоолох ч юм уу те. За нүд хөмсөх шивдэг ч юм уу. За магадгүй зарим нэг жижигхэн мис ажилбар хийдэг эмнэлгүүд бас байждаг. Эдгээр газруудад хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүд нэг удаагийнх байна уу? Хэрвээ олон удаагийн хэрэгэлдэг юм бол танаа газрын ариутгадаг одоо төхөөрөмж яаж ариутгадаг вэ? Би танахаас нөө халдвар авах эрсдэл юу байгаа вэ гэдгийг бид нар асууж явах хэрэгтэй байхгүй хувийн газруудаар үйлчлүүлэх. Улсын эмнэлгүүд бол харьцангуй тэр бол ариутгахлын аппарат одоо чанарууд бол нэлээд сайжирсан учраас тэндээс бол халдвар авах асуудал байхгүй. Иргэдтэй хандаад энэ илгэний өвчин гэдэг бол би түрүү хэлсэн. Одоо яагаад хавдар үүсдэг вэ гэдэг нь тодорхой хавдруудын нэг байхгүй. Тэгэхээр бид бүхэн ялангуяа одоо яагаад ерөн зүгээр энэ хавдраар өвдөд байгаа суучин бүгд илгэний хавдар чинь 90-95% нөө илгэний вирусын шалтгаанаар үүсээд байгаа нь тодорхой шүү дээ. Тийм бол вирус байна уугүй гэдэг одоо хариуцлагатай байх хэрэгтэй бид нар гэр бүлийн гишүүд одоо хамт ажиллаж байгаа улсууд
ялангуяа хайртай улсууд гэр бүлийнхнийхээ өмнө бидний үүрэг бол урт удаан хамт амьдрах үүрэгтэй шүү дээ бас нэг талаасаа. Тийм учраас бид өөрийнхөө хайртай гэр бүл хамт олон найз нөхөд тэр улсуудынхаа өмнө хүлээх үүргээ биелүүлж бид нэр урьдчилан сэргийлэх үзлэгтэй аягүй сайн хамрагдаж явах хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ нь ямар яаж илэрхүү гэхээр та өөрийнхөө өвчнийг эрт мэдээч. Тэрийг чинь бид нар эмчлээд өгөх бэлэн байна. Тэгэхээр энд өөрөө хариуцлагатай байж та бүхэн минь одоо өөрийнхөө эрсдлийг зөв тооцооч. Тэрийг чинь одоо арилгаад хилээд өгдөг эмнэлгийн байгууллагууд бахад түүнийгээрээ хандаач үйлчлүүлээч. Энэ бол боломжтой зүйл юм аа. Одоо л ирээдүйд бид нар элэгний өвчнөр бол одоо ямар нэг байдлаар одоо Монгол улс ард иргэдэд алдахгүй байх болцоонууд байгаа учраас тэр болцоог ашиглаж бидэнд хандаач л гэж.